За тэр YouTube гэдэг энэхүү бид бүхний дуртай платформ үүсэт бол олон жил боллоо. Энэ хугацаанд энэ YouTube гэдэг зүйл бол сонирхолтой зүйлсээр бол дүүрэн байрсаар ирсэн. Өмнө нь хэдүүлээ YouTube дээр сонирхолтой сувгууд, сонин YouTube-руудын талаар ярьж исэн. Бүр эвгүй баримтуудын үеэс хуулалтай дэлгэц рүүгээ цоо ширтэж олон цаг болж инээдгэлдэг хүн, тэгээд барьцаалагдсан YouTuber яасан ийсэн гэдэл маш олон сонин YouTube сувгууд бол зөндөө байдаг. Тэг өнөөдөр хэдүүлээ энэхүү цувралаа үргэлжлүүлээд YouTube дээрх бас сонин хөөрхөн сонирхолтой сувгуудын талаар ярилцгуулна. Өнөөдөр имжлэг Artichoke эрүүл мэндийн ундаатай хамтарч байна. Artichoke нь 100% органик эрүүл мэндийн ундаа бөгөөд та өдөр тутамдаа ууснараа таны тархлааг дэмжин, хордлого тайлна, даралт бууруулна, энэ олон эрэг үйлчлэгээд байгаа. Жижиг савлгаанаас гадна том савлгаан ч гэсэн худалдаанд гарсан бөгөөд та усанд найруулж уух хүртэл боломжтой байгаа. Өдөрт нэгийг ууж эрүүл мэндээ хамгаалаарай. За эхний ярилцах сувг юу вэ гэхээр би саяхан энэ сувгийн талаар ярьж олж мэдсэн. Тэгээд энэ сувгийн талаар ярилцахын өмнө та нараас би нэг асуулт асууя. Та нар хамгийн олон YouTube дээр хамгийн олон бичлэг постлсон сувг хэдэн бичлэг постлсон гэж бодож байна. Зүгээр нэг тоо баримжаараад хэлдэ. Та хэдэн бол дийлэнх нь таахгүй байх гэж бодож байна. Одоо чинь манай сувг чинь 489 бичлэг постлсон байна. Тэгэхээр хамгийн олон бичлэг пост. Энэ чинь бас хөөхөн олон жил хийж байгаа шүү дээ. Тэгээд хамгийн олон бичлэг постлсон сувг ямар сувг гэж бодож байна. За тэгэхээр энэ сувг бол яг одоо бидний харж байгаа Royal Van de Par гэдэг нэртэй сувг байна. Та нар харж байгаа 2 сая бичлэг постлсон. Яг зөв 2 сая. 2000 биш шүү. 20,000 биш. 200,000 биш шүү. 2 сая бичлэг. Тэгээ 155 мянган subscribeтэй. Тэгээ хамгийн олон хандлттай бичлэг нь 200 мянган хандлттай 3 жилийн өмнө постлсон. Тэгээ хамгийн сүүлдээ 8 сая өмнө постлсон, 16 сая өмнө постлсон, 1 өдрийн өмнө постлсон. Тэгээ 2 сая гэдэг чинь өдөрт хэдэн бичлэг постлж ийж 2 сая болсныг бол мэдэхгүй байна. За хамгийн сүүлийн постлсон за арай богинохон бичлэгийг харцгаая. За, интро бичлэгүүд бол богинохон. Ер нь бол техниктэй холбоотой зөвлөгөөнүүд өгдөг сувг гэж ойлгож болно. Morning people in YouTube land. So it's morning time here. It's Australian bush behind me. I put together a technical video. Hope you're going to like it and subscribe to it. Well, subscribe to my channel. Beep. Blooper. And otherwise, God bless. Тэгээ ерөөхдөө интро маягийн энэ бичлэг нь бол ерөөхдөө давтагдсан нэг 3 4 5 төрлийн интро сайн ярьж байгаа те хаа юу яцгаана subscribe хийгээрэй гэсэн selfie camштай бичлэг бол ээжлээд ингээд тавьчихсан юм байлээ. Тэгээд нэг асуулт гаргаж байгаа. За ингээд ерөөхдөө технологийн асуултууд тавина. Тэгээд тэрхүү асуултуудаа тохирсон хариултыг өгдөг. Харж байгаа ихний хариулт нэгээд ерөөхдөө ингээ хариулт өгчөж байгаа. Тэгээ миний бодлоор ч яг энэ бол баг ойлгомжтой баг. Энэ бичлэгүүд бол мэдээж гараараа хийсэн бичлэгүүд биш. Автоматжуулсан бичлэг байх гэж бодсон. Сүүлийн үед бол энэ бичлэг YouTube бичлэг автоматжуулах бол бүр нэлээд хөгжсөн. Хүн өөрөө заавал камер дээр байх шаардлагагүй. Хүн өөрөө бичлэгээ хийж засах шаардлага байхгүй. Зүгээр л автоматжуулдаг сайтууд байдаг болсон. Тэгээ шууд өөрөө оролцохгүй бичлэг автоматар постлож яадаг те. Энэ яг тэр төрлийн сувг байх. Тэгээ энийг бол хийх бол бас тийм ч хэцүү биш байх. Одоо нөгөө хиймэл оюухан айдар хөгжсөн те. Зүгээр л технологийн салбарт одоо хамгийн түгээмэл асуултуудыг хариултанд цуг ингээл зүгээр бичлэг болгоод тавьчихж байгаа байхгүй юу. Тэ? Гэтэл 2 сая бичлэг oh my god. Тэгээ хандлтыг харах юм бол бас хөөрхөн сардаа бол ер нь бол нэг сая хандлт тэгээд нэг 5k subscriber бол аваад яваад байгаа. Тогтмол байгааг харж байгаа. Сүүлд бол бүр өссөн байна. 2 сая 35,706 бичлэг. Толгой өвдчихлээ. 2012 оноос хойш постлсан юм байна та. Тууштай байвал ямар ч байсан амжилтанд хүрдэн штэ guys. За дараагийн сонин сувг юу вэ гэхлээр бид нар өмнө үтсэн тэр нөгөө завилд суучаад камерлаа хараад инээдэг эвгүй сувг байдсан штэ.
тэрний бас тэр маань одоо ер нь юу хийж байгаа бол тэр маань бичлгүүдээ өөрчилсөн биш үү? Walking and talking болгосон байна. Ганцхан суудаг байсан бол одоо 4 цаг явдаг болсон байна. Greetings, my internet friends. Тийм биш үү? Энэ дээр шүү дээ. Тийм биш үү? Зүгээр сууснаас гадаа байгаль талахад. All of the Гэтэл I өдөрт can 4 цаг алах нь гэдэг чинь бас чанга шүү дээ. Өдөрч биш юм байна. Үүдэл янз бүрийн юм оруулах гэж үтсэн юм байна дөө. Нөө юу бичлэгнүүдээ устгацсан биш шүү дээ. Сууж байсан бичлэгнүүдээ устгацсан байна. Нийл бичлэг үлдээсэн юм бах та. Стрим дотор хамгийн сүүлд 8 сарын өмнө энэ төрлийн бичлэг хийсэн байна. 4 цаг ингээд суугаал камер руугаа харж инээгээл. Ингээл 4 цаг. Ингээл 300 мянган үзсэн, 100 мянган үзсэн, 700 мянга, зарим нь сая хүн үзсэн. Тэгээд ярихад байгаа сувг бол энэ сувгтай бас ойролцоо, айгүй сонин хачирхалтай концепт. Man eating food гэж байгаа. Ерөнхийдөө энэ нэр нь бол бичлэгийг нь бол тайлбарлалцсан. Тэгээд бичлгүүд нь бол ийм хардаа. Доошлоо байна. Ийм их бичлэг зөвхөн одоо энэ эрэгтэй хүн юм идж байгаагаар манууд идж байгаа бичлэг нь 363 мянган хүн үзсэн байна. Манууд идж байгаа бичлэг харцгаая. Айгуу дурггүй шүү дээ. Харвас дурггүй л шүү дээ. Нүлэмсээ барьж ядчих нэ. Энэ хүн гинжлэгдээд барьцаалагдсан дараагийн хоолоо хүлээдэг хүн бол яах вэ? Яа, нэрээ тийм бол яана. Зүгээр л нэг тэгэл хүчээр бичлэг хийж мөнгө олдог. Тэ? Хогны уутах юм уу? За болдоо. Одоо л хүчээр энэ л интернетийн хамгийн гол зорилго ч гэж. Салфетик тийм билүүд идэхгүй илгүүдээ тийм ээ. Яг идвэл үнээр хэцүү юм байна. Энэ олон юмыг сүүлдээ хүмүүсийн царай идэж эхэлсэн юм уу? Хүмүүсийн царайтай гамбир юм шүү. Тийм штэ. Гамбир бол яг вэ болж байна. Цаас гэж бодлоо. Их дуртай байна нэ. Дрейки гэдсэн байна. Яцаа дүүт нь ямар адилхан те гамбир нь. За харж байгаа. Ер нь бол нийлэн сонио. Тэгээ хамгийн сүүлд Jim Carrey идээд Jim Carrey-гийн сахалтай хувилбарыг идээд бичлэгээ дууссан байна. 5 жилийн өмнөөс бичлэг хийгээгүй байна. Уг нь хандлт нь бол айгүй өндөр л байсан байна. Тэгээ энэ чинь айгүй амархан өндөр хандлт үсттэй. Энэ чинь нэг хадж байгаа шүү дээ. Өдөрт энэ бичлэгийг бараг 10-20 хийсэн ч болохоор байгаа байхгүй юу? Тэ? Тэр өөрчлөлт хийсэн бол За дараагийн хачирхалтай сувг юу вэ гэхэлэр та нарын зарим нь бол мэдчих магадгүй энэ талаар. Яагаад вэ гэхэлэр энэ сувг бол маш өндөр хандлттай. Бүр нэг сард бол өнгөрсөн хэдгээр сар ч лээ Mr Beast-ээс хандлтаар бол давсан сувг байгаа. Skibidi Toilet гэдэг нэртэй бичлгүүдийг мэддэг хүн байна уу? Сувгийн нэр нь бол The Fuck Boom гэсэн нэртэй. Хэрвээ хідүүлээ бичлэгнийх нь хандлтууд нь харах юм бол ер нь бол өндөр 20, 30, 40 сая те 50 сая, 60 сая. Тэгээ хамгийн их хандлттай бичлэг нь 140 сая. Guys, 140 сая, 136 сая, 105 сая, 96 сая. Энэ бол зүгээр энгийн тоо биш үү? Энэ бол аимшигтай тоо. Тэгээ бичлэгнүүдийн үзэх юм бол жишээ нь ийм байна. Ийм хүмүүсийн толгойн оронд камер тэгээд ийм жорлон суултуурнаас хүний толгой гарч ирдэг.
Ямар нэгэн зүйл ойлгосон уу? Ямар нэгэн утга учир гаргалгаа гарч ирсэн үү? Эсвэл миний ойлгохгүй байгаа ямар нэгэн байна уу? Хөгшин хүн болцсон юм шиг санагдаж шүү жинхнээсээ. Энэ одооны хүүхдүүдийн үздэг юмыг ч ойлгохгүй нэ агаа нь. Суултуурнаас зүгээр толгойц хуугаад камерын толгойд хүмүүстэй л байлдаад байгаа байхгүй юу? Тэгээ хальт судалгаа хийхдээ бол энэ суугийн уран бүтээлч нь бол өөрөө гүржид байд юм шиг байгаа. Тэгээд анимашн авахад хийсэн одоо зураглалууд нь хаанаас гаралтай вэ гэхээр Half-Life 2, тэгээ Garry's Mod, тэгээ Counter-Strike гэсэн 3 тоглоомноос бол анимашнаас сэтгүүлж авсан. Тэгээд нэр нь болохоор Skibidi гэдэг нь болохоор Skibidi Dub Dub Yes Yes гэдэг мем таад гарч ирснийг мэдэх бах. Тэрнээс бол сэтгүүлсэн гэж байна. Skibidi Dub Dub Yes Yes таад мэдэх бах. Skibidi Dub 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 Yes 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 My style is ridiculous, ridiculous. Skibidi Dub 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 Yes Yes Skibidi Dub Dub Nim Nim Skibidi Dub 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 Yes Yes Skibidi Dub Dub Nim Nim We're here to hurt the body. Skibidi 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 Sing we now sing for the year. Харж байгаа. Тэгээд энэ мемнес гарсан энэ зураглал цаашаа явсаар бол хүмүүс бол аяг үүсэн. Ягаад ч дуртай болсныг мэдэхгүй. Тэгээ хүмүүс бол аягүй их дуртай. Яг бүр Skibidi Toilet-ийн фэнүүд гэж аягүй их байдаг заяа. Тэгээд ер нь сонио. Тэгэхгүй. Би л ойлгохгүй. Тэгээд анх бол зүгээр 0-оос одоо энэ толгойд цуугаа зүгээр л нэг анимашн хийсэн чи хүмүүст их таалагдаад жилийн өмнөөс бол амар их хүмүүс бол үзэж эхэлсэн. Тэгээд мэдээж хандлт аюух олсон юм чинь тэрхүү одоо энэ 0 суултуурын тэгээд камерууд хоорондоо байлж байгаа энэ байлдаанаа мэдээж дуусхийг хүсээгүй. Дуусах юм бол энэ чинь хайрын боломж хайрын мөнгө өстэй хүмүүс хідэн саяараа дурлж үзэж явах чинь тэгэл за дайн дууслаа гэж болчих юм бол харамсалтай юм болно. Тэгээд бол ингээд үргэлжлүүлээл байсан байгаа. Ер нь бол энэ дайна харж байгаа 72 парттай. 72 нэхэд 3 одоо эпизодтэй те. Бишээ 3 парттай. Тэгэл ингээл дайн яваад л байгаа байхгүй ер нь бол. Энэ одоо ямар нэгэн утга учир дайны эхлэл төгсгөл яасан ийсэн гэж бол миний бодлоор бол байхгүй бах. Эсвэл байж магадгүй би тэний дуусна үзье гэвэл нилээл юм болно. Анимашныг хийхд бол мэдээж бол амархан биш л те. Миний хэлж байгаа юм бол юу гэсэн үг гэхээр энэ бол ингэж олон хандлт олно гэдэг нь бол мэдээж мдээгүй байсан. Тэгээд явандаа тууштай энэхүү дайнаа үргэлжлүүлсний ачаар бол хүн болгон өнөөдөр бол хүн болгон ч юу яах вэ? Энэ олон сая хүн бол үзэж байна. Skibidi гэдэг юм бидтэй. За дараагийн зүгээр сонирхолтой факт юу вэ гэхлээр хамгийн удаан лайв стрим хийж байгаа лайв. Та хэзээс хойш хийж бодож байна. Тэгээд энэ лайв бол яг одоо бидний харж байгаа C Jackson Hole гэдэг нэртэй энэ лайв стрим бол 2018 оны 12 сараас эхэлсэн. Тэгээд энэ бол Wyoming, Америкийн Wyomingт байдаг Jackson Hole гэдэг газарт замын одоо хажуугаас авсан бичлэг байгаа юм. Тэгээд бичлэгний description хэсэгт байгаа олон давтагдсан асуултууд дээр за би одоо энд яагаад ингэж хийж байгаа вэ гэсэн асуулт байна. Тэрэн дээр нь бол энэ лайв бол зүгээр л одоо жууршлыг татах зорилготой байсан гэж байна. Энэ лайв стрим бүр 2014 оноос л эхэлсэн юм байна. Камернууд нь 1990 оноос гэж байна шүү дээ. Тэгэхээр бол яалтчгүй дэлхийн хамгийн удаан хийж байгаа лайв стрим байна. Гол нь бол YouTube гацаад 18 онд нэг гацаад хийсэн юм шиг. Одоо ерөөдөө ингээд тохирмол хүмүүс үздэг. Дэлхийн хамгийн удаан лайв стрим гэсэн утгаараа одоо бол 40 хүн үзэж байна. Надтай нийлээд 40 хүн 39 болчлоо.
Double Life гэдэг ийм сувг байгаа юм зав. Тэгээд энэ сувг руу орохлоор нэг залуу яг одоо хамгийн их хандлттай 1 сая хүн үүссэн 6 сарын өмнө болсон сая хүн үүссэн бичлэг байна. Хэрхэн төмөс толгоон дээрээ тавих вэ гэсэн бичлэг байгаа байхгүй юу? Тэгээд ингээ ороод харахаар төмсөө харуулж байгаа юм. Толгоон дээр тавьж байгаа. Yes. Бид нар төмсөө толгоон дээр тавьж сурлаа. Гахалтай. 1 сая хүн. Дэлхийн ертөнц ямар хачирхалтай юм бэ? Маш их баярлалаа. Миний толгой төмсгүүгээр 17 жил явсан байна. 366 мянган subscribe, 5500 бичлэг постлсон. Тэгээд сардаа ер нь бол сая хандлтаа 10k subscribe авд юм байна. Хөөхөн амжилттай гэж хэлж болно. Хамгийн сүүлд постлсон бичлэг нь хэрхэн бананы хайлс баруун гараараа авах вэ? Хэрхэн зүгээр хань бананы хайлс юм биш мэ шүү. Хэрхэн гарнаасаа банан авах вэ? Йоо, энийг ч чадахгүйсэн. Миний гарн дээр сүүлийн 5 сар нэг банан байсан. Одоо авчих юм. Хэрхэн зүүн гарн дээрээс авах вэ чи? Хамгийн инээдтэй нь ямар толгоон дээрээсээ хэрхэн алим авах вэ? За. Сая яаж авчваа? Хэрхэн ойлгох вэ? Жинхнээс ойлаад нөгөө гээс ус тавьцсан уу? Авокадо жуусийг амаараа ууж болдгийн баталгаа гинэ. Яасан сони юм бэ? Болд юм бэ? Wow. Окей. За дараагийн хачирхалтай сувг юу вэ гэвэл Annoying Orange байна. 12 сая subscribeтэй хамгийн олон жил хийж байгаа юм шүү. 13 жилийн өмнө постлсон бичлэг нь 253 сая. Яартлаар нэг бодлын эвгүй, нэг бодлын эвгүй юм шиг ингээд оранжин дээр жимсний ногоо, жимснүүд дээр царай гаргаад ингээд дуу оруулаад ингээд бяцхан хүүхэлтэй гэх юм уу да тий. Animation май төрлийн юм хийцэн. I am an orange. Whoa! It's Jabba the Hutt! Jabba the what now? No, I think you're... All mixed up? Nope, that's you, Jabba. Whoa! Well, that's just flat out wrong. Хин юм үзээд ингээд хитэн саяулаа байж байгаа юм. Ow! Yuck! You should take a shower. You look all That's what you crusty. By crusty, you mean golden brown. I tell you, Orange, that oven was the best thing that ever happened to me. I feel firm, like I could take on the world. Don't worry, Lo. Got the I'm gonna which one? heal. Oh no, this is gonna hurt! Ah, my face! Stupid heel. Where'd he go? Face! Whoa, dude! I think you're toast. Not good. Man, Not you're seeing it in really the having a window. crummy day. This hot in here is just me. I don't know. Let's ask Butter. Ингээл 250 сая харж байгаа. Ер нь бол YouTube дээр уран бүтээл хийхэд бол заавал чанартай зүйл хийх шаардлага байхгүй. Хийхэд л болно. Тэгэл Аз мэднэ. Ер нь бол гэхдээ ингэж олон жил тууштай бичлэг постлох гэдэг чинь өөрөө ер нь маш хэцүү л те. Тэгээ постлж чадсан байна. Ямар ч байсан. Одоо хүртэл тууштай хийж байгаа юм байна. За YouTube дээрх сонирх чинь гэвэл нэг иймэрхүү зарим сонирхлоо санагдсан баг, зарим жоох утахгүй санагдсан баг. Тэгээд ямар ч байсан харлаа. Үзэж байгаа хүн болгон бүгнөр лайк дараарай, удахгүй сая subscribe хүрэх гэж байгаа. Тийм учраас хүн болгон subscribe дараарай. Тэгээд дараа имслэр уулзлаа. Түр баяртай guys.